100 жилийн дэлхийн бүхийн од 20 дугаар зууны мандай Монгол бүх хорлоогийн баян мөнх авраг 1987 онд улсын их баяр наадамд 10 дахь төрүүлсний дараа хийсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна. Бүр 1980-ад онд амжилтаар ирмэлэх тухай яриа гарч байсан байна шүү. Тэгээд чимгийн нэр хүндийг өндөр байлгахын тулд шин дүрмд чимэг цолын ихээр бүхийг амлаж байх талаар тусгаж бүх нийтээр хэлэлцүүлсэн. Ер нь чимэг гэдэг чинь хэр зэрэг сайн барилдгийн нэг гэрч шүү дээ. Мөнхөт аврагынхаа тухай ер нь манай мөнхөт авраг чинь цуутай бүхийн нэг шүү дээ. Цэрэн тогтох аврагтай хэрхэн барилдах тооцоо хийсэн үү? Цэрэн тогтох Мөнгөн, Ганбаатар, Бат Эрдэнэ дөрвтэй яаж барилдахыг тооцсон. Тэртех 39 жилийн өмнөх Нэм гарагийн зочны ярилцлагыг амралтын өдрөөр таалан болгооно. Таныг 43 наснда ардын хувьсгалын 66 жилийн ойн их баяр наадмаар 10 дахь удаага төрүүлэхэд наадамчид цөмөөрөө баярлсан. Одоо танд дахин баяр хүргэе. Энэ удаа таныг сонирхоо Нэм гарагийн зочноор урьж байна гэхэд авраг миний унших дуртай булангийн нэг байна шүү дээ. Би түүнд нийтлэгдсэн хүний ажил үйлсийн тухай сонирхон уншдаг юм. Зарим нь бүр гэртээ аваачаад хүүхдүүдийнхээ дунд ярилцах явдалч байдаг. Харин өөрөө гэнт өргөжчихсөн чинь тулгам даадч тэрв хэлэх юмар баг амьдарч ирсэн биш угаа гэж санаа зовход хүрч байна гэв. Илчээрт спортын танхимд голын хөвөөнд цамцныхаа сугыг уран хүч үзэж өсөж өндөж яваа хүүхдүүдийг харахад таны багнаас ямар байсан болоо гэж бодогддог. Манай нутгийн ахмадууд хүүхдийг багаас нь их шинждэг байсан санагддаг юм. Энд тэнд бөөгнөж суучгаад л ойр хаваараа гүйсэн хүүхдүүдийг дуудаж шилэн хүзүү өвдөг хоёрыг атгаж үзээд "Хэний хөв бөх болох уу?" гэдгсэн. Би мөн ч олон атгуулсан да. "Энэ бөх болно шүү" гэж хэлэх болгонд нь шагнуулсан юм шиг л баярлдагсан. Өвгд эцсийн нь тэрвг бүхийн зам руу хөтөлсөн ч байж болох юм. Долоотойгоос эхлэн дайланбан тэрлэг ямбуун цамц хоёрын ханцуу тэсгхэн байж ээжээсээ нуугдах үе олширсан доо. 12-тоо бүхийн аманд гарч шилбүүрдүүлв. 14-тэй байхдаа сумдаа төрүүлж анх удаа сумын заан гэдэг цол авч хичнээн баярлсан гэж. Тэгээд л барилдах хүсэл минь уламж оргилсон. 17-тай байхдаа аймгийн анх дугаар спартакиадад шалгаран оролцож 4-р байр. 18-тайдаа аймгийн начин, 19-д улсынхаа их баяр наадамд барилдаж улсын начин. 14 хоногийн дараа Монголын бүх ард түмний спартакиадаар улсын заан болсон юм. Ингэж л бүхийн гараа маань эхэлсэн дээ. Та энэ жил 43 наснда төрүүллээ. Ахмадуудын ярьж байгаагаар хүч нь хараагүй байна гэсэн үг үү? Байнгын дасгал ийм байхад хүргэж байна. Дасгалаа орхивол аяндаа хүч харих биз? Та завсаргүй 10 төрүүлэх боломж байсан уу? Хэцүү асуулт байна. Миний төрүүлсэн жилүүд 1-5 жилийн зайтай. Энэ бол өрсөлдөгчд сайн байсныг харуулж байна гэж боддог. Бас нөгөө тэгвэр өөрөө хариуцлагагүй барилдсан үеч байж болох л доо. 21 наснда анх үзүүрт үлдэж, 22 наснда арслан цол авч, 24 наснда авраг болсон юм. Танд мартагдашгүй үйл явдал олон тохиолдсон нь ойлгомжтой. Тийм учраас танд хамгийн гэдэг тодтолтой хэдэн асуулт тавьмаар байна. Таны хамгийн хайрлаж хүндэтгэж явдаг бүх. Александр Медведев. Яагаад? Бүх хүнд байвал зохих, эр зориг, сайхан сэтгэл, тэнүүн ухаан, бяр чадал, эрдэм мэдлэг, их оронч үзэл, сэтгэлийн их тамир тэнхээ. Ер нь л
дутуу юмгүй хүн шиг санагддаг юм. Таны хувьд хамгийн хэцүү бүх? Энэ асуултын хариултыг бараг бүх хүн мэдж байгаа дөө. Иван Яригийн. Та Яригныг хайдаг бүхийг ялдаг байсан биз дээ? Тийм ээ. Бид бие бинийгээ тойроод л хайчихдаг байсан юм. Миний хувьд бол Яригнтай барилдах барилдаан тохирдоггүй юм. Түүнээс бяр чадал Мексамбагаараа надаас тийм ч хол биш л дээ. Гэхдээ миний гар зөрж барилдаж явсан гадаад дотоодын 12,000 гаруй бөхчүүдээс ганц л дийлээгүй нь энэ хүн. Бусадтай нь бол хайж унж явлаа. Хамгийн мартагдашгүй баярт мөчүүдээс зөвлөлт холбоот улсын Минск хотод болсон чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 кг-ын жинт төрүүлж бараг Аз твээс хүнд жингийн анхны дэлхийн аварга болсон явдал. Энэ маань 15 жилийн хөл туслуулсан хөдөлмөрийн үр дүн байсан болохоор ч тэр юм уу сэтгэлээс гардаггүй. Өөрийн улсын болон зөвлөлт холбоот улсын спортын гавьяат мастер болсноо хүндэлж явдаг. Зөвлөлт холбоот улсын спортын гавьяат мастер гэдэг эрхэм хүндэт цол бол манай орны шилдэг тамирчдыг шагнасан шагнал гэж ойлгодог. Харин хадгалж явах эрхийг надад өгсөн хэрэг. Таныг сайн санааны тоглолтод тамирчид аваад явсан хойгуур өнгөрсөн жил улсын наадамд хүү ган тогтогч нь төрүүлж байсан. Энэ жил яагаад нэр гарсангүй? Тэр үү. Энэ жил нас хэтэрсэн. Харин чөлөөтөөр улсын аварга болсон шүү. Гэхдээ ч тохиолдлын хэрэг байж мэднэ. Таны ах Цэдэв дүү хүү хоёр төрүүлсэн гээд наадмаар дэвцэж явна гэж дуулдсан. Баян мөнх аварга инээв тэгснэ. Манай ахын хүү Цэрэн хүү энэ жил төрүүлсэн. Ган тогтох тэр хэд чинь дээр дороо орж ноцолдож өссөн хүүхдүүд л дээ гэв. Таныг залгах бүх удамч нь уламжлагдах нэ гэж ойлгож болох нэ. Билгээр болог. Ямар ч гэсэн хойч үеэсээ би өмнөх үеэ мэдэх нь арай үнний хувьтай биз. Манай удам бол хэдэн үеийн сайн бүхтэй байсан юм гэнлээ. Энэ жилийн наадам руу иргэн оръё. Та цэрэн тогтох аврагтай яаж барилдахаа тооцсон байсан уу? Цэрэн тогтох Мөнгөн, Ганбаатар, Бат Эрдэнэ дөрвтэй яаж барилдахыг тооцсон. Ер нь бөхчүүл жилийн жилдэл иймэрхүү тооцоо хийдэг шүү дээ. Тэд ч мөн надтай яаж барилдахаа тооцсон л байгаа. Бүхийн барилдаан гэдэг нэг үгээр хэлэхэд шатар гэсэн үг. Хэн нүүдлээ зөв хийдэг нь хождог шиг хэн мэхээ зөв боловсруулсан л давна. Ялангуяа хүч тэнцүү бөхчүүдэд ийм явдал их гардаг юм. Хүч тэнцүү гэснээс мөнхөд аврах та хоёр чинь ёстой хүч мэх тэнцэж хаилцгаан байгаад хасагдж байсан удаач бий байхаа. Тийм ээ. Бид хоёр мөрөн шөргөөлцөж гарч ирсэн явдал бол хэдийгээр биендээ халгаатай байсан ч гэсэн хэн хэний маань барилдааны ур чадвар дээшлэхэд их нөлөө болж байсан юм. Ер нь манай мөнхөд аврах чинь цуутай бүхийн нэг шүү дээ. Сайн барилдсан бөхчүүдэд цол дээр нь чимэг өгдөг. Миний бодоход бөхчүүд цолоос гадна өөрийн гэсэн чимэгтэй байдаг байх. Гэтэл засуулч түүнийг анхаарахгүй морины цол шиг тогтсон хэдэн үгээр аврага арслан заан начин ер нь хэнийг ч адилхан ялгарх юмгүй дуудах юм. Чимгийн оройл гэж ер нь байна уу? Тийм тал байгааг бид анзаардаг. Тэгээд ч чимгийн нэр хүндийг өндөр байлгахын тулд шин дүрмд чимэг цолын ихээр бүхийг амлаж байх талаар тусгаж бүх нийтээр хэлэлцүүлсэн. Ер нь чимэг гэдэг чинь хэр зэрэг сайн барилдгийн нэг гэрч шүү дээ. Та хүнд бууж өгч үзсэн үү? Яалаа гэж.
Хэрэв хүнд зоригдоор унж өгөх юм бол барилдааны хүний сонирхол татдаг чанар нь алдагдана шүү дээ. Бүр хатуу үгээр хэлэхэд энэ бол үзэгчдээ доромжилж байгаа хэрэг. Бас спортын шударга байдлыг санаатаагаар гуйвлж байгаа явдал гэж хэлж болно. Тиймээс би хүнд бууж өгдөггүй. Буулгач ч явж үзээгүй. Энэ бол миний хатуу баримталдаг зүйлийн нэг. Та одоо улсад төрүүлье гэж бодож байна уу? Хэдэн жил барилдана. Харин барилдаж байгаа бүх маань хэрэв унж байвал татаж босгохгүй. 10 төрүүлэх таны зорилго байсан уу? Төрүүлье гэж бодлогүй яахав. Гэхдээ гол зорилго байгаагүй. Чадлаа байвал тэр л виз гэж бодож явсан. Төрүүлэхгүй байсан ч гомдох юм байхгүй. Бүх хүн гэдэг чадлаараа л явдаг хойно юу бодох вүлээ? Таны гол зорилго Монгол улсад бүхий л спортыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндсийг боловсруулах асуудал. Таныг шинжлэх ухааны ажил хийж байгаа гэсэн. Энэ л миний гол зорилго байгаа юм да. Хот хөдөөгийн хүүхдийн ялгааны талаар сонирхоход аварга. Хөдөөгийн хүүхдүүд илүү бие сайтай, бярлахаг байх юм. Харин хотын хүүхдүүд илүү түргэн хөдөлгөөнтэй, хөдөлгөөний хурд эвсэл сайтай хэрнээ бяраар дутмаг байх нь олонтой. Дэрч байтугай Дамбад Аржаа, Баян хошуу, Чингэлтийн хүүхдүүд хотын төв доторх хүүхдүүдээс ялгарна гэж хариулв. Та хайрлаж, уламжилж явдаг сайхан зүйлсээсээ хэлэхгүй юу? Төрж өссөн нутаг орон сайхан байглаа эхийн нэгэн адилаар бодож хайрлаж явдаг. Бас төв төвшин яриатай, тоглог сайхан хүнийг хүндэлж явах дуртай. Монгол зан үйл, сайхан зан чанараа үе дамжуулан боддог. Сайхан юм бий л дээ. Аварга бас ардын дуу давгүй дуулдаг ажээ. Тиймээс саяхан радиогоор явагдсан нэвтрүүлгийн талаар бадраагвайн ярьж хэлснийг дэмжиж байлаа. Наадамд 3 даваатай, найранд 3 төрлөخтэй гэдэг чинь биеэ тэгш сайхан авч яв гэсэн үг шүү дээ гэж ярьж байна. Нээрээч тийм дээ. Бидний яриа өндөрлөх төхөж байлаа. Та манай сонины Ням гарагийн зочны хувьд уншигчдын тэмдэглэлийн дэвтэрт зориулж санж явмаар үг хэлэхгүй юу? Биеийг залуугаас нь, дээлийг шинээсэн гэдэг. Хүний төрөлхийн сайхан бол биеийн сайхан юм. Тиймээс хувцснаас өмнө төрөлхийн сайхан болсон биеэ нар агаар, ус хөдөлгөөн дөрвөөр чирэгжүүлж, гоо сайхан эрүүл чирэг явахыг хүсэж байна. Үүнийг би залууст хандаж хэлж байгаа юм. Харин өөрийн үе тэнгийн нөхөдтэй бол нэг эрт хөгшрөх гэсний хэрэггүй юм байна шүү гэж аминчилмаар байна. Баярлалаа. Уншигчдаа төлөөлж танд дархан цолоо дуудуулан олон жил сайн барилдахын үлзийтэй өрөөл дэвшүүлье. Хүрлбаатрын ярилцлагаас